За сайн байцгаана уу? Өдрийн мэндэ. За сайн амраа. Сайн үнэ ka. За хоёулаа чи энэ удаа 27 сараар юм чөлөөт яриа хийгээд хоёр уулзсан байна. Чамар сайн сайхан. Тайван сайхан дөө. Би оршоол байж шít. Чамар сайн сайхан. Надаар тэгээд сонирхолтой зүйлс бол нэлээд болж байна өрнөөл байна. Тэгэл дунд нь оршоол. Судруудаа уншаад. Сүүл одоо яг ямар судар уншиж байна? Яг одоо бол 7 хаврын шинжээ уншиж байгаа. Ой, нандин судар байтлаа. Ер нь үг хуудас болгоно л ихгүй. За чиний. За би сүүлд нөө Жонсог уншсан. Холын ажиж Жонсог гэдэг. Тэгээс аягүй адал явдалтай гоё түүхтэй. Соромжтой тийм судар байлээ. Санхүүтэй холбоотой. 27 гэж уншсан бай. 27-г чинь бас хэдэн номны өмнө юм уу да 2 сарын өмнө уншлаа. Сарын өмнө ч лөө. Уншсан. За 27 судар. За 27 судар гэдэг нь хамгийн эхлээд одоо 27 гэдэг нэр байгаа шүү дээ тийм. Энэ одоо яг ямар утгатай юм болоо? Энэ тэрийг юу гэж бодож байсан? Маахи 27-г сонсоод тэрнээс өмнө өөр номнууд судрууд тэр 27 хотод гараад идэв шүү дээ Жонсын. Тэгээ би тэр 27 хотог шууд санаанд орж ирсэн. Яг уншингуут бол 27 хотогтой хамааралгүй өөр гоё утгатай юм лээ. Над болохоор тэг яг нэг дугасаа Чонсын 27 хотог гэж санаанд орсон. Бас нөгөөтэйгүр нэг 3-ын тоотой 27 ч нөөрэ 3-ын 3 зэрэг штеп. Тэгээд нэг 3 ч нөөрэ чандман буюу тэр орон зайн нэг хамгийн анхдагч хэмжээс гэх юм уу? 3 байж ич орон зайг бүрддэг. 3-3 зэрэг ч нөөрэ 27. Дээрээс нь бас нөгөө талаас 9 хүслийн 9 3-9 27 гэдэг шиг 9 хүслийн 9-ний тийм нэг утга нь бас байгаад байгаа юм болооч гэж шалт таам гэсэн. Тэгэхээр арай ондоо утгатай юм байл л дээ. Бас сонирхолтой юм тий. Би бол тэгж бодоогүй юм байна. Гэтэ ер нь бол ингээ 27 гэдэг энэ нэг ямар нэг утга учир нууцтай байж магадгүй гэсэн тийм юу бол айгүй байсан. Нэг хүүхэд хахад ингээ ямар нэг юмнаас юм хүмүүс олдог нэг кино үзсээр байгаа тий. Заавал нэг эндээс нэг юм олон доо гэл. Тэнгүүт над 3-9 үсэл лидер ч юм бол бас их гоё орч ирчээ. За гэтэл уншаад үзтэл 27 нэг ямар судар байв. Эндээс яг юу өөртөө олж авав. Энэ ном дээр яг миний ойлгосноор нэг одоо гадаадд байдаг эмэгтэй Монголд өөрөө хурж ирээд бүх улаач нартай уулзаад тэдгээр дээр буудаг онгодуудтай ингэж хөөрөлдөөд тэгээд одоо тэр бэлэг талын хүмүүс буюу энэ бөө мөргөлтнөөс асуугыг сонирхохыг хүсдэг тэр нэг сонирхолтой сэдвүүдээр яриа хийсэн яриаг нь тэмдэглээд тэр тэмдэглэсэн тэмдэглэлээ сэрүүлээд ингээд ном болгож гаргасан гэж ойлгосон. 27 номын хувьд болохоор үндсэндээ нийт 27 бөөгийн болтыг одоо тэмдэглэсэн учраас тэрнтэй холбоод 27 гэж нэрлсэн. Тэр ер нь нэлээд олон давхар утга санаа бас байгаа юм байна л да тий. Зөвхөн 27 бөөгийн буулт хийж магадгүй эсвэл бүр өөр утга санаа хийж магадгүй тий. За огт ингээд бөөг гэж мэдтгүү эсвэл яг энийг ингээд жоохон эсрэг байр суурьтай байдаг ч юм уу тийм хүмүүсээс зөндөө байдаг шүү дээ тий. Тэр хүмүүс ер нь аваад уншихад бол ерөнхий ойлголтыг авчаар тийм ном гэж би ойлгоод байна. Надад үе санагдсан. Гэхдээ сүүлийн үед надад тэгж их анзаарах болсон юм уу эсвэл үнэхээр хүмүүс тийм байгаа юм мэдгүй. Хүмүүс нэг тийм сүнсний сэрэлт энэ төр гэсэн утлаа сүнсээр аялах ч гэдэм юм уу. Тэгээд сүнсний хөгжил дээд түвшин тэрнийг орших вэ тэгэл янз янзын нэг тиймэрхүү ухамсарын сэрэлт ч гэдэм юм уу. Тэгээд алд ухамсар гэдэг. Иймэрхүү янз янзын сэдвүүд байгаад байгаа. Тухайн тэр сүнсний сэрэлт, сүнсний хөгжил үнэхээр яг хөгжөөд байгаа юм уу эсвэл хэдэн шатн дээр нь гараад байгаа юм уу тэрийг бас мэдхийн аргагүй субъектив ойлголт болохоор баримжаа халахад айгүй төвөгтэй. Бараг хүн өөрөө баг гэгэрсэн гэх юм аа баг энэ хүн гэгэрсэн гэж хэлждэг юм. Иймэрхүү хэмжээний сонирн байгаа ойлголтууд байдаг. Гэтэл тухайн энэ одоо маш тийм сонирхолтой сүүл тренд болоод байгаа сэдвүүдийг аль бүр нэлээд жилийн өмнө тэмдэглэлийг хийсний бүсгүй тухайн тэр онгодуудаас асуусан байна. Тэгэхээр энэ номыг хэрэг унших юм бол энэ номон дээрээс тэр сэдвүүдийн хүрээнд маш олон тийм одоо гой утгасан номуудыг
одоо тэнгэр үзлийн зүгээс ямар тайлбар байдаг вэ талаар танилцсан. Тэгээд мөн маш олон ойлголтод зэгсэж авах юм болов уу гэж бодсон. Тэгээд адаглал одоо хүний амьдралын утга учир гэж юу юм бэ? Хүн яг хаашаа яваад яг яавал зохистой гэд сүнс яг яадгийг, хаанаас ирдгийг, хаашаа явдгийг хэмтчлээ. Аль хэмжээнд хүртэл хөгжиж болох юм ч гэдэг юм уу. Тийм сонирхолтой зүйлүүдийг агуулсан санагдсан. Тэгээ мөн дээрээс нь яг бөө мөргөл гэдэг утгаараа бөө мөргөлийн ёс заншил байдаг юм уу, бөөгийн зан үйлтэй холбоотой. Зүгээр одоо дангаас тэр тамгатай улаач хүмүүс гэхээс илүүтэйгээр зүгээр жирийн хүн бөөтэй уулзаад өргөөнд ингээ очиж сууж чад ямар одоо ёс жаяг, дэг жаягуудыг сахил зохих юм. Үндсэн яг ямар зарчмууд байдгийг их мэдчихлээ. Энэ аяга сонирхолтой зүйлүүд зөндөө байсан. Тийм миний хувьд яг хүн төрөлхтний үүсэл чи яагаад заавал бөө мөргөл гэд байгаад идэв тий. Тэнгүүт ингээ хэд хэдийн шашин байдаг гэсэн энэ бөө мөргөл гэдэг зүйл ингээ хэдэн мянган жил устдахгүй бүр байгаа л гэдэг тий. Ингээл ингээ нэг алга болоод нэг сэргээл. Яг одоо ер нь нийллийн сэргэж байгаа цаг үе нэрэд байгаа шүү дээ тий. Тэгээд ийм ном муу хүртэл гараад одоо энэ далд ертөнц янз бүрийн сэдвтэй подкаст эсэлгал юмнууд бүр маш их дэлгэрэл тий. Яг энэ цаг үе дээр яг энэ судар бол голоо олсон гэх юм уу? Ер нь хит одоо өөр юм руу ингэж толгоогоо эргүүлж төөрөхгүйгээр зүгээр энийг уншихад ерөнхийдөө юм гоё цэгц нэг тийм цэгцэрсэн ойлголтыг бас хангалттай хэмжээнд авчаар л санагдаад байна. Тэгээ энэ дээрээс бас нэг аюул сонирхолтой нэг буултын хэмнэл байгаа. Тэрэн дээр нь болохоор бөө мөргөлтөн биш. Христ итгэлтэн хүн онгодоо золгосон байгаа байхгүй. Тэр нь болохоор 10-аад жил Христийн сүмд явсан итгэгч гэсэн баха. За. Өөрийнхөө одоо ойлгож мэдсэн тэр Библиэтэй холбоотой, Христийн шишинтэй холбоотой хураасан мэдлэг тэр ойлголтуудаа онгодоос асуугаад ярилцаад аюу тийм гоё нэг тийм яриа өрнөсөн байсан. Би ч одоо жишээлх юм бол Христийнх нэг чинь ялангуяа бөө мөргөлтөнтэй ингээ уулзч яваад баг аамаа үзэлцээ л дээ. Хэрвээ уруул дээр тулаад бүр исэн болох юм болов гэсэн тиймэрхүү төсөөлттэй байдаг. Гэтэл одоо чинь тухайн тэр нэг эмэгтэйд хариулж байгаа онгод болохоор тэгж байгаа байхгүй юу? Тэр бөө байна уу? Христ байна уу? Тэр Будда байна уу? Мухаммед байна уу? Тэ бүгд бол өөрийнхөө үзсэн бол нэгддэг. Хамгийн гол нь тухайн тэр шашныг төлөөлөд байгаа. Тухайн тэр нэг сүслээд байгаа, этгээд байгаа нөхдүүд нь өөрийнхөө яг нэг зөрүү байдлаар тусгаж хүлээж авчаад тэрнгээр ойлголтыг ингээд хазаалгаад ингээд явчихдаг. Энээс одоо янз янзын тэр нэг дайн байлдаан ч гэдэм үү, элдв янзын үйл ойлголцол мөргөлдөөнүүд бий болдог энэ төр гэдэг. Тэгээ ингээд болоод үзсэнгүүд бас яалтчгүй тийм юм шиг. Тэгээд илүү тийм одоо мохор сүсгийн байдлаар биш, цэвэр тийм оюун ухаанаар цэвэр логикийг тайлбартаар маш гоё тайлбаруудыг өгүүлсэн байсан. Тийм. Тэгвэл нэг асуулт байна. Бөө гэж яг хийм болоо. Яг ямар одоо зоригтой бидэртэй л адилхан хүн байгаа шүү дээ. Гэтэ ингээ бөөгээ бас нэг өөр нэртэй болчдаг тийм. Тэр талаар. Ерөнхийдөө тойм маягаар зүр би өөрөө ойлгосноо ярих юм бол тэр онгодуудын тусламжтайгаар одоо үүлээ хийдэг нэг одоо нөхдүүд юм шиг байгаа юм л да. Баачканууд аа. Тэгэхээр бас арай муухай юм болоо. Ямар ч тач тухайн тэр бэлэг талын буюу тэр сүнслэг оршихуйтай холбогдоод тэдгээрээс одоо хүчийг агсаад энэ эрчим энергиээр нь дамжуулаад одоо үүлээ хийдэг. Гингүүт яг юу яах гэж тухайн тэр эрчмийг аваад яг юунд зориулж хийгээд байгаа юм бэ гингүүт ер нь яг энэ бөө төлөв юунд хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ингээ бодоод үзэхээр энэ номдэр гэсэндээ яг багтаад хэлсэн зүйлсэн. Тэр нь юу вэ гэхээр хүн гэдэг чинь өөрөө амьд оршихуй. Тэгээ хүн чинь өөрөө ан амьтан ургамал мод байгаль их дэлхий бүхэл зүйлтэй харилцаатай байдаг. Ганц хүн хоорондын харилцаан дээр ч биш. Тэгмүүд энэ нэгэнт ингээд юм харилцаа байдаг нь үний юм бол эдгээр харилцаанд тэнцвэртэй байдал бол байх нь зүй. Зүй ёсны зүйл. Тэгэхээр энэ тэнцвэр байдал алдагдахын хэмжээгээр хүн өөрөө тэр одоо өөхөж мөхөх магадлал нь арвижаад ихсээд ирнэ. Тэгвэл энийг хэрхэн сэргийлээд магадгүй бид нар өөрсдөө өн мөнхөд орших тэр нэг хүслийг биелүүлэхийн тулд яг яах юм бэ гэнгүүт хүссэн хүсээгүй тэр байгальтай зөв зохистой харьцах ан амьтан ургамал тэр орон хангаа дэлхийтэй бүгднтэй ингэж зөв зохистой харилцаанд одоо суралцах тэр таны мэдж ойлгох шаардлага угаасаа үүснэ. Жамын доо гэж яриад байгаа шүү дээ. Томоор ярих юм бол.
Тэгвэл яг тэр харилцааг нь холбож өгдөг одоо холбоон тоглогч нар нь бөөнөр юм шиг байгаа юм л да. Ингэж харилцах нь одоо ястай шүү. Уулсаа гэж хамгаалъя гэдэг юм уу тий. Ан амттыг ингэж тордё, өсгөё гэл. Энэ талаар одоо мэдүүл зохихыг зоочилж өгдөг. Таны мэдүүлж өгдөг хүмүүс нь өөрөө бөөнөр л юм да. Улаач нар. Дээр нь угаасаа онгодууд байгаа шүү дээ. Тэр одоо орчин цагт нөгөө сүнсний сэрэлт гэл ийм сэдв бас хаасаг ингээ хүн болгон бас энэ рүү тэмүүлээд яригддаг болсон тий. Тэгвэл одоо нэг өгүүлбэрээр нь ойлгоё гэвэл сүнсний сэрэлт сэрж яах гэдэг юм тий. Одоо тийм асуудаас гарч ирээд байгаа шүү дээ. Тэгвэл яг үндсэн цаад тухайн зорилго нь бол байгалаа буюу эхлэхийг хамгаалах. Өшөө цаашаа ингээд олон зуун мянган жил нөгөө байгаль маань бүрэн байх. Эхлэхий одоо энэ чигээр байх ч юм уу тий. Тэр ойлголт руу л ер нь бол сүнсний сэрэлт гэдэг зүйл чинь бас нэг талтай хөтлөөд байгаа гэсэн үг тийм. Тэр нь бөө мөргөл, шашингууд, шашны номлууд төр чинь бүгд ер нь бол одоо хүмүүс хоорондоо эвтэй байх, тэгээ байгалаа хайрлах. Тийм л би бол тэгж л боддог. Тэгэд нь байгаль гэвэл энэ дээр чинь угаасаа нэг тийм үгүйсгээд байх хүмүүс ч бас нэг олдохгүй л байх. Тэгэл ингээл янз янзын дуу контент дуучид байт юм уу тийм. Хипхопын дуучид ч байт юм уу. Байгаль усаа одоо юм бэ? Ус байхгүй бол тэгэл амьдрал авахгүй шүү дээ угаасаа. Тэгээ усаа хамгаалаач алтны орн миний тэгэл янз янзын дуунууд байдаг дутагтаад байгаа. Нөгөө талаас би бас сая ярьжсэн нэг манай нэг их сургууль байхад философи орж ирсэн нэг философийн багшийн хэлсүү санд орж байна. Тухайн тэр хичээлээр болохоор багш оюутнуудаас асууж ирсэн байхгүй. За 21-р зууны үед ингээ мэдээллийн 900 гэж тодорхойлтоо яваад байна. Тэгвэл та бүхэн 22, 23, 24 буюу эх хэдэн зууныг юу гэж харж байна? Хүмүүсээ юу хийж бүтээх бол яах бол гэдэг асуулт тавьсан л да. Тэгээд тухайд оюутан бүр өөр ингэсэн байр сууриас хариулахад багш тэрийг одоо хүлээж авчаад өөрийн зөвөөс юу гэж тайлбарласан гэхээр энэ эх хэдэн зуун бол их нөхөн сэргийлтийн зуун юм а гэж хэлсэн. Тэгэд одоо сүүлийн хэдэн зууны хувьд аж үйлдвэрлэлтийн янз янзын техник технологийн одоо инновац гэдэг юм уу тий бүтээн байгуулалтын үр дүнд хэдийгээр маш олон тийм ололт амжилтууд байгаа хэдий боловч нөгөөтэйгүр одоо байгаль асар их хэмжээгээр хурдцтайгаар дороотон муудаж байгаа. Тэгэхээр энэ өссөн үсээгөө тэр нэг одоо маш одоо энэ өдөр жишээлх юм бол хэдэн амтны ургамал зүйл, хэдэн ургамлын одоо зүйл нь устан өгөөж байгааг мэдгүй шүү дээ. Бага хорогдсоор л байгаа. Замраагүй тэр нэг харилцаатай холбоотойгоор. Тэгэхээр энийг буцаагаад хэвийн төсөнд нь аваачихад хүний оролцоо бас яалтч чухал. Тэгэхээр энэ зүйл рүү чиглүүлэхэд бас тэр нэг нөлөөлж байгаа хүмүүс нь өөрөө мөргөлтөн өрөөлж байгаа гэж хэлэх үү тийм. Миний хувьд нөгөө 27 сэдвтэйгээр эхлэхдээ хэлжсэн. Тэгээ хамгийн одоо сонирхол татсан их тийм эн чинь нэрээ тийм штэ гэсэн бодол төрүүлсэн сэдв нь болохоор одоо энэ ертөнцийн үүсэл тэгээд энэ байгалийн хайрлагтай холбогдсон сэдв байсан. Одоо ч нөгөө шинжлэх ухаан маш хөгжсөн өөр гаригуудыг судалж гээ, өөр гариг руу нүүн өдрөглөд нь штэ тийм. Тэгвэл нөгөө онготын хэлсэн үг нь болохоор надад их таалагдсан. Тэр нь өөрийнхөө гэрийг хайрлаагүй те амьдарч байгаа одоо энэ дэлхийг хайрлахгүй бэжэж өөр гариг дээр очиод бас хайрлаад амьдарч чадах юм уу те. Энд чинь одоо энийг хайрлаж бүцээлж энэ дээрээ одоо хэрхэн яаж урт удаан үе үеэрээ олон зуун мянган жил амьдрах уу гэдэг юм а бодох хэрэгтэй болохоос биш. Өөр гариг руу нөөчөө гэсэн тийм юм бодож байгаа нь бол хитрхийн нөгөө нэг хийсвэр байна гэсэн тийм санааг хэлсэн байсан. Тэгэхээр тэр нь надад бол маш үнцэнтэй санагдсан. Энэ орчин үеийн хүн төрөлхтөнд үүсэж байгаа нэг том одоо юм тулгын шаардлт гэх юм уу те яалтчгүй болоод ирсэн. Тэгэхээр нөгөө нэг хүн төрөлхтөн яах гэж орштой те нөгөө нэг нэгээ хайрлах гэж хүндлэх гэж тэгэнгүүтээ дахиад нөгөө байгалийн тэнцвэрлийг тэнцвүүлж явах гэж оршд юм а. Тийм болохоор та нар нөгөө байгалаа хайрлаарай гэсэн санааг өгсөн байсан. Тэр нь их гоё. Тэнгүүт нөгөө 9 нарны аймгийн 9 гариг гэдэг чинь өөр ингэсэн үүрэгтэй. Бид нар 10 жилдээ одоо 9 гариг гэдэргээд үзээл нар одоо гаригуудыг судалдаг ч гэсэндээ би бол яг тэгж тэр өнцгөөс нь харж байгааг байхгүй яа. Нөгөө гаригууд ч гэсэн өөр ингэсэн үүргийг нарандаа гүйцэтгээд өөр ингэсэн нөгөө юм энерги өгч идэг. Тэрнийхээ хүчээр ингэ таталцаж түлхэлцэж гаригууд оршдог. Тэгээд дэлхийн гариг болохоор яг энэ судар дээр нөгөө хайрыг бүтээж тийм хайрын химийг наранд өгч идэг гариг гэж үзсэн байхгүй. Тэр өгүүлэлтэн дөр үнэхээр ингэ сэтгэл төрж ирсэн. Мартагдаагүй гэх юм. Бас нэг нэрээ бас тийм юм шиг гэж бодогдсон зүйл нь юу гэхээр хэдийгээр одоо жишээ нь нар дэлхийн хоёрын хоорондын харилцаагаар зайгаар бодоод үзсэнгүүд нар бүр нэлээд эдийн сая 150 сая гэдэг үлээ. Километрийн цаана байгаа мөртлөө бид нар одоо хэрвээ наргүй байх юм бол өдөр бол хүлдэж өгнө шүү дээ. Тэ? Бүр амьдрал байхгүй шүү дээ.
ургамал дээр хутаа синтез явагдахгүй байдаг ч юм ингээд нөмхөл. Тэнгүүд тэр хоол байгаа тэр нэг ганцхан од биднийг амьд байлгахад нөлөөлж байна. Гэтэл энэ орчлын галактикийн юунд орон окторгойд дан ганц нар бол ганцаараа биш. Гэтэл наран гэсэн тодорхой нөлөөлдөг тэр өөр бус однууд байгаа. Яг нэг нар дэлхийд нөлөөлдөг шиг. Гэдгийг би өмнөөс бодож байгаа байхгүй юу? Өө нэр нь бас тийм болов гэд. Тэнгүүд одоо дан ганц нарч биш. Дэлхийд хамгийн ойр байгаа дагуул болох сар байгаа даа шүү дээ. Сарны нөлөөлч нь өөрөө бидний яг бие физиологид яаж нөлөөлдөг вүлээ? Одоо усны тогтолцоонд ч гэдэм юм уу тий. Гэтэл босод тэр нарны аймгийн 9 гариг нь бас тодорхой нөлөөлөл байгаа л байх. Их мэтчлийн юм аюултай сонирхолтой сэдвүүдийг ингээ хүндсэн байсан нэг гоёс нэгдсэн. Бодол тэлээд ингээ зодолж байгаа юмс нэгдсэн. За тэгвэл миний ойлголтоор бол одоо энэ чинь нөгөө 27 онгодтой уулзсан гэдэг байгаа. Тэнгүүд онгодууд яг энд уулзж байгаа онгодууд бол дандаа л нөгөө юм сайн сайхан зүйлийг уриалсан тий одоо ингэ байгальтгийг хайрлаж юм уу тий. Одоо сүнс гэдэг чинь нэг хар цагаан гэдэргээл бас ярьдэн штэ тий. Тэнгүүд онгодууд гэдэг бол ингээд юм цагаан сүнснүүд гэж ойлгоод байгаа байхгүй юм. Дээд түвшний дандаа ингээд хайрыг өгүүлж जैन тий ингээд нэг нэгийг хайрлаж юм байгальтгийг хайрлая гэл. Өшөө ингээд хүмүүсийн ухамсарыг тэлэх одоо энэ цаг үед амьдарч байгаа энэ хүмүүс дахиад цаашаа одоо онгодын түвшинд очих юм уу тэр суурийг бас ингээд бэлтэж өгөх гээд байгаа тий ингээд чиглүүлэх гээд байгаа тийм сүнснүүд байгаа. Тийм цагаан сүнснүүд байгаа даа гэж би ойлгоод байгаа. Тэнгүүд эсрэгээрээ бас өөр сүнснүүд бас байгаад байна тий. Энэ номон дээр бас бичсэн байсан нөгөө хар сүнс гэж орж ирж байлээ. Юу тэрэн дээр яг тийм сэрэмжлүүлэх янз янзын юмуд байгаад байгаа. Тийм одоо муу сүнсэнд магадгүй нөлөөлөл байх юм бол тэрнээс ихэн сэрэмжлэх вэ? Магадгүй тэр нэг надаар нэг тийм муу сүнс нь хар сүнс ч гэдэм үү. Тоглоод читгалаад байх юм бол тэрийг ихэн танаж мэдэх вэ? Гэт тэрнэр болохоор юм байгаа. Нөгөө сүнсэн дайруулна гэж ярьдэн шүү дээ. Тэрний дайруулах гэж бүрийг дурдсан байгаа юм л да. Тэрэнд дайруулснаа яаж мэдэх вэ гэдэг дээр нэг 7-8 зүйлийг агуулсан байгаа. Та бүхэн сайн яг сонсоорой. За эхнийх нь болохоор юунаас гэдгийг нь ухаарч ойлгож чадахгүйгээр зүрх сэтгэл тавгүй байдалд байгаа. Ягаад ч мэдгүй нэг л нэг хямраад яваад байгаа ч гэдэм үү тий. Дараач нь болохоор өөрийгөө би биш байна гэж мэдрэнэ. Одоо чи яг өөрийгөө нэг би биш юм шиг нэг юм сонир мэдрэмж төрнө. Дараа нь болохоор өөрийнхөө одоо тийм муу үйлдэлд гайхширдаг. Гинтийн огцсон одоо уураас гэдэг юм уу гинтийн огцсон байдлаас эсвэл гинт нэг тиймэрхүү хийсэн үйлдэлээсээ гинт ингээ анзаараад би чинь сая юу хийчихвэ? Ямар юу хийчихвэ? Юу хэлчихвэ? энэ гэдэг нэг тийм гайхширх вэ. За мөн бодол үйлдэл хоёр зүрэн. Тэгээ бодсон шиг хийж чадахгүй. Би гэж хүссэн шиг бодож чадахгүй ч юм уу. Эрч хүрч буурна. Гэрлээс аймхаа болдог. Тэгээд чиг бухсан харанхуй орон зайруу тэмүүлдэг. Их мэдчлэн иймэрхүү шинж тэмдгүүд илэрсэн байх юм бол тэр нэг муу одоо альбан тэрэн сэтгүрт одоо ингэ эзлэгдсэн дайруулсан байх магадлал өндөртэй. Тэгээ нөгөө талаас тэгвэл яг үнэхээр нэгэнт дайруулсан байх юм бол тий яаж тэр дайруулснаасаа одоо чөлөөлөгдөх вэ гэдэг юм уу? Өөрийгөө хамгаалах вэ гэдэг юм уу? Тэр талаар бас энэ асуудал дээр өгүүлсэн байгаа. Та бүхэн өөрсдөө тэгээд уншаад мэднэмзээ гэж. Тэгээд мөн дээрээс нь сүнс гэж ярьснаас, шашин гэж ярьснаас энэ дээр нэгд онгод тэнгэрүүд гэдэг бол өөрөө бурхад бол биш. Ялгаахгүй нэгэн цагтаа одоо хүн байсан сүнснүүд. Тэр нэг тухайн төвшин төрсэн сүнснүүд. Тийм дээр ч одоо мэдэх зүйл гэж байгаа, мэдэхгүй зүйл гэж байгаа тэр онгодуудад чадах зүйл гэж байгаа, чадахгүй зүйл гэж байгаа. Тэрс ч одоо бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг тийм одоо сүүл бааtruуд мэт тэр орон зай огтоосон биш ээ. Тийм учраас тэр сүнснүүдээс тийм одоо харилцаа үүсгэж байгаа бол тийм зөв хүлээлтийг бий болгох нь бас хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Нөгөөтэйгүр одоо хэдийгээр хичнээн тийм байлаа гэсэндээ чадваруудын хамаагүй одоо хүнээс хамаагүй илүү шүү дээ. Тэгээ би нэг зөвлөж бодсон юм вэ гэхээр одоо өөрсдөө төсөөлж бодохгүй юу. Бид нар чинь одоо ингээд хэдийгээр янз янзын мэрэгчлээ янз янзын салбарууд хүмүүс хэдий боловч бас хүн болгонд нэг тодорхой хэмжээний эзэмшил зохио чадварууд байгаа шүү дээ. Адаглал одоо бичгийн чадвар ч гэдэг юм уу тий. Үг яриа хэл энэ чинь өөр нэг төрлийн бас чадвар байгаа шүү дээ. Ийм шиг онгод тэнгэрүүдсэн тэр бэлгийн орон зайнда байдагчлан эдгээрт яг тэр мэдүүл зохихгүй байд юм уу тий. Хийвэл зохих тэр нэг үндсэн суурь чадамжууд нь бол байд юм шиг. Тэрээс одоо бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг орших бол биш. Гэдгийг анзаарсан. Одоо
би бас яг сошиал дээр зарим нэг комментиг уншаад бас тийм нэг юу анзаарчихсан нэг чадсан бол нисээд үзүүлчих гэх юм уу те. Тэгвэл итгэе гээд яг үндэ ингээд бид нар ч бас нэг 3 4 жил ч юм уу ерөөхдөө тодорхой болсон нэг энэ онгод бөө гэсэн талын судруудыг уншаад мэдээлэл аваад байгаа шүү дээ. Энэ бүхнээс ингээд нэгтгээд харахад одоо хүнд өнөөдөр жишээ надад ингээд чаддаг юм бэ, чаддгүй юм бэ, даваа тал сул тал байдаг те. Гэтэл энэ онгод тэнгэр гэдэг чинь бас л одоо өөрсдийнхээ нэг тийм чиглэлтэй даваа чаддаг, сайн чаддаг зүйлээдэг бас өөр гэсэн өгдөлтэй ийм орчих учраас бүхнийг чаддаг юм шиг бас хандаж харьцаж тийм хүлээлт үүсгэж бас болохгүй юм байна гэж бас ойлгосон. За тийм судар дээр бас нэг байгаа зүйл нь болохоор энэ эмэгтэй нөгөө ямар ч бөөгийн талаар ойлголтгүй хүн залгаад байгаа шүү дээ тий. Надад улсаас ирээл нэг бичвэр дээр нөгөө зохиолсон байсан тий утгаараа. Тэгээд тэр нь болохоор хамаагүй Монголын доо хэрэгсэлтэнд хүрсэн. Тэгсэн чинь нөгөө онгот нь бас ингээд жоохон урлаад гэх юм уу тий ингээд нөгөө өөрийг нь ярьжсэн югаараа ингээд зогсон чинь нөгөө эмэгтэй гомдоодос их хөлсөн байдаг шүү дээ. Тэгэд хүндээс хамаарат хүмүүс бүх хүнтэй уулзахдаа баримтлах биг яс гэж бас байсан. Тэрнээс талаар дэлгэрүүлж ярил. Юу одоо жишээ нь тэр за өргөө гэд бодчих л та. Онгод буудаг тэр нэг гэр өргөө гэд эсвэл юм бол тэр өргөөнд очсон байгаа үед тухайн тэр одоо зочин ирж байгаа зочдын хувьд ямар тийм дэг жаяг агуул зохиох тэр нэг ёсыг баримтлах байдаг гэдэг дээр аюулгүй зэгцлээд ингээд дистараал болон дурдсан байсан. Тэгээ ингээд бодонгууд данганц бөмбөргөл дээр ч биш. Одоо христийн сүмдч байт юм уу тий? Буддын одоо сүмд уунтч байт юм уу? Хаамаагүй байгаад байж болохгүй шүү дээ. Усыг нь бол ёсыг нь дагнаа гэдэгчлэн бас ингээд дэг журам дүрмэнд нь баригдаж тэрнийг дагаж явна гэдэг шиг бөмбөргөлөрсөн ялгаахгүй. Тэгэл хамгийн наадсахын одоо мөрөө ил гаргасан, хөхөө ил гаргасан ч байт юм уу тий? Хөлөө хамаагүй тийм илзэж гаргасан хувцас өмсөхгүй. Тэгээд онгод буугаад ирсэн байгаад онгодоос дээш хэмжээний тэгж нэг өндөр ингэж бие авч явахгүй жоон тэг бүх их маягаар ингэж явах ч гэдэм юм уу. Тэгээд онгодууд ч нэр эрт дээр үед амьдарч ирсэн сүнснүүд учраас өөрсдийнхөө тухайн үеийн хэллэгээр ярьдаг. Тэгмүүд тэрнгээр ингэж ярих гад бас тэг заавал нэг өөрийгөө зовоогоол нэг үгээ эвлүүлж чадаад ингэж яагаад гэхгүйгээр асуултаа асуух гэж байгаа тохиолдолд үнэхээр тухайн үгийг эвлүүлж мэдгүй байгаа зүгээр орчин үеийг хараад тавшгүй тодорхой асуухад бас хийхэд амар байдаг. Тэгээд зүгээр одоо юмрын тухайн өргөнд чинь ганц онгод бөгөөд тухайн тэр зочин 5-2 байх биш. Дэрэгдэн нь одоо хэлмэрч хийдэг тэр төвшин байдаг учраас тэрнсэнд шаардлагатай бол бас ингэ үгийг нь ойлгуулад одоо хэлээд өгчих тийм боломжтой байдаг. Гэх мэтчлэн ингээд янз янзын одоо дигж аюул заримуд нь мэддэг байсан, заримуд нь мэддэггүй баг анхудаа тийм таны мэдсэн зүйлүүдсэн цөөнгүй байсан л да. Хүн хоорондоо харилцсан ч гэсэн нэг тийм хүндлэл байж ижил төр чинь харьцаа үүсч хаашаа явдаг. Тэгэхээр онгод гэдэг чинь бас дээд арай нэг одоо дээд сүнс гэдэг утгаараа тодорхой хэмжээнд хүндлэлийн орон зай байж аж бас тэндээс өөрийнхөө хүсэж байгаа одоо тийм яриагаа үүсгэх ч юм уу тийм боломжууд нөхцлөөс үүсдэг. Тийм гэрээ хэлцээр хийгээд хүртэлтэй тодорхой хэмжээнд дэгж аягийг бид нар бас ахуй нэрэл дээр хэрэгэлдэг шүү дээ. Ажлын ярилцлага хөл яадаг үл хаамаагүй гэж болохгүй шүү дээ. Тэр шиг ялгаах бас нэг тийм одоо мөрдүүлж авах тийм зүйл бол бас байдаг шүү гэдгийг илэрхийлсэн байсан. Тэгээ хүмүүсийн хувьд яг онгод тэнгэр гэхээр ерөнхийн нэг ойлголтоос байгаад тэр нэг ингээл хинг хуйг хувцс өмсөөл бөмбөртэлтэй лээд тэгээл хүмүүсийг одоо үздэг ч юм уу те. Тэгэхээр зарим бүх хүмүүсийг ингээ үзээд асуудлыг сонсоод те ингээд шийдвэр гаргацыг хэлж өгдөг бол зарим нь бол ингээд зөвхөн одоо судар ном гаргах ч юм уу те. Зарим нь бол бүр ингээд нөгөө амчлах эмчлэх ч юм уу те. Одоо хүрдний төвшөнд эмчлэх ч юм уу ингээд өөр шидтэй өөр чиглэлтэй байт юм лээ. Тэгэхээр бүгднгээс нэг зүйлийг бас хүсээд ээж бас болохгүй тий бас өөр. Одоо тэнгэрт чинь зөв дангаас нэг тэнгэр байдаг биш 99 тэнгэр байдаг гэдэг шүү дээ. 99 тэнгэр нь бас өөр ингэсэн дэр ялгаатай. Гэхдээ тэр нь бас ялгаах нь салбар гэдэг шиг ингээд салшил байгаа юм л 99 чиглэл. Тэгэхээр тэр хэмжээр ямар тэнгэр тухайн онгод нь одоо зааларсан бага дунд дээд гэдэг тэрнгээрээ бас чадамж чадвар нь бас харилцан адилхан ондоо бол авчдаг. Гэдэг нь бас ингээд одоо буугаал ирчихэж байгаа юм л да. За тэгээд 27 содрын хувьд болохоор бас ерөнхийдөө ингээд таймлаад аваад үзэх юм бол өө тэнгэр үзэл энтэй холбоотой мэдүүл зохиох айгуу тийм анхан шатны гэх юм уу бас үндсэн гэмээр одоо тийм зүйлүүдийг агуулсан байсан.
Хэрвээ цаашлаад яг энэ талаар илүү гүнзгийрүүл мэдээ гэх юм бол бас гэрлүүрээс гаргасан бөөгийн товчоо ингээд судар байдаг юм байлээ. Тэрийг би бол одоогоор бол уншаагүй. Гэхдээ тэрэн дээр бол илүү тийм задлсан, наривчлсан зүйлүүд энийг бүрчлэн дурдсан байдаг юм байлээ. Та бүхэн бас тэрийг уншаа хүсэх юм бол тэр номыг бас сонирхоод үзээрэй. За тэгээд энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөх үү. За бусдын бас номоосоо унших бах те бас бүгдийг яриад юу гэх те. Үндсэдэн санаагаа өгүүлсэн мод болох уу. За тэгээд та бүхэн бас 27-г унссан хүмүүс байвал сонирхолтой санагдсан хэсгүүдээ тэрийг бас комментээр хуваалцаарай. Тэгээд подкастын талаар санаа бодлого бас бичээд өгөөрэй. Мөн асуухыг хүссэн зүйл байх юм бол бас үлдээгээрэй. За тэгээд энэ бичлэгийг таалагдсан бол лайк дараарай. За ингээд хамт ирсэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Bye.